өнөөдөр нэг бичлэг хийж тийм өгсөн чинь нэг л болохгүй залхуу хүрээд байгаа юм уу, ядраад байгаа юм уу, тэгээд бас тэг хийхгүй унтчих гэхээр ганц завтай байгаа өдрөө бас нэг жоох юм ярьчаад унтмарч юм шиг. Тэгээд одоо ингээд нүрээ цэвэрлэнгээ нэг юм ярьч тийм үү да. Миний гар мар уул нь айгүй гоё яадаг байсан чи юу болцсон юм бэ? Би өөр ингээд амар хөшрөөд байгаа байхгүй юу? Өнөөдөр би ингээд хумсаа бодсон сая. Би амар удаан хумсаа бодаагүй, амар удаан нүрээ бодаагүй. Нүрээ бодчих л байгаа л боддөг л та зүгээр. Гадаад мадад явахтаа л амралнд явахтаа л бодно. Гэхдээ ажилдаа өдөр тутамдаа ерөөсө боддоггүй. Мэдгүй гинт нэг сонин хөгшрөөд амар хөшөм болоод байгаа юм шиг сонин. Гутраад ч байгаа юм уу мэдхгүй. Тэгээд түрүүчийн удаад нэг л амар тийм жоохон өөдрөг цоглог бичлэг хийсэн юм шиг байлээ. Тэгээд одоо болохоор энэ хумсных нь өнгө амар тэнэг юм уу? Нэг сонио харагдах юм. Гар ингээ хөөцсөн юм уу? Гар хөөцсөн байна л та. Би юм бүдүүн биш те. Яа. Тэгээд нэг хөшрөөд жаа юм уу? Тэгээд бас өдөр нэг хитэн зураг ингээ селфи авчаад тэрийг харсан чинь энэ минь өөр ингээ баахан цагаан үстэй болсон бахын. Тэгээ ер нь нэг юм цагаан үс гэдэг чинь амар гинтл хүрээд ирт юм байна. Гинт амар олноороо гарчт юм байна. Би уул нь л ийм залуухнараа цагаан үс мөстэй болно гэж бодоагүй. Намайг жоохон байхад л ээж амар их цагаан үстэй байдаг байсан. Тэгээд имээ бас цагаан үстэй. Тэгээд эднэрийн ингээд дуурайвал яг юм болох бах. Гэхдээ би эдний удмыг дуурайхгүй би аавынхаа удмыг дуурайна гэж амар итгэдэг байсан юм суулна. Тэгсэн чинь үгүй шүү. Ер нь ээж имээгийнхаа удмыг л дуурайсан лээ. Гэхдээ одоо яах вэ? Тэгээд амар их цагаан үс мөстэй. Тэгээд нэг сонио амьдрал амар залуу насмаас угаасаа дууссан юм шиг. Дууссан л та би л өөрийгөө амар залуухан гэж бодоод байгаа болохоос шүү. Бүр нэг амар хөшин биш л дээ. Гэхдээ 34 чинь бас залуухан биш шүү дээ. Тэгээ би ингээд гадаадд амар юм монотон амьдралаар амьдарсаар агаад. Тэгээ Монголын амьдрал чинь ингээд амар юм амар их юм арцгар ингээд адал явдалтай шүү дээ. Хүмүүс ингээд амар хурдан амьдрал нь өөрчлөгдөж идэг. Юм дандаа өөрчлөгдөж солигдож идэг. Тэгэл олон хүүхдүүдтэй болоод тэгэл хүүхдүүд амар хурдан том болоод байрнуудаа дандаа сольж идэг. Юу амар адал явдалтай. Тийм болохоор би болохоор ингээл яг нэг газар л удаан байгаад байгаа юм шиг болохоор нэг насандаа гацсан юм шиг тийм. Нэг тийм Европын амьдрал ер нь тийм л тийм. Тэгээд тэгээд тэр нэг бичлэг хийснээс хойш сүүлийн нэг хэд хоног нилээн бас хөөрхөн юм орж барьсан. Тэгээд ингээд тэгээ ер нь энэ эмэгтэйчүүдийн найз нөхөрлөл гэдэг зүйл шлутггүй тэнэг санагдаад тэгээд угаасаа эмэгтэй хүмүүс ер нь зүгээр л эрэгтэй хүнийг л хүсч мөрөөдж идэг. Тэрнээс өөр илүү мөрөөдөл байхгүй. Тийм болохоор тэднэрт найз угаасаа юу гэж чухал ахад тий. Тэгээд би болохоор бодохдоо та нар ингээд эрэгтэй хүмүүс төрүүлж өгдөө штэ. Тэгээд ирээдүйд хөшөрсөн хон нөхрүүд чи ингээд төрүүлээд өгчөөл тэгэл
хөгшин имэн болсон ханаа тэгэл хүүхдүүд ч бас тийм амар тоохгүй тэгээд найзуудыгаа л бараадахыг бодох бах та. Ер нь бол уг нь найзуудтайгаа ойр байсан дэрдэл гэж би уг нь боддог л доо. Ер нь найз эмэгтэйчүүдтэй ер нь гоё найзууд байгаасаа нөхөрлөл гэдэг имийг жоохон үнэлээсэ гэж уг нь бол боддог. Гэхдээ ер нь тэгээд би одоо ингээд над шиг ингээд амьдралаас амар тийм нэг идеалист, нэг гоё ингээд мөрөөдлийн юм хүсдэг хүмүүст амьдрал хэцүү л ах л да. Яг тэгвэл бодит амьдрал угаасаа тийм биш. Бүгдээрээ зүгээр л өөрсдөө яайдаа л гэл явж идэг. Тэгээд сүүлийн үед ингээд би өөрийгөө бодсон чинь ер нь амар тэнэг юм уу? Зүгээр л ингээд Instagram дээр байгаа охтууд ч юм уу те ер нь зүгээр хүмүүсийг ингээд харахад хүн чинь зүгээр л өөрийгөө л батд юм байна шүү дээ. Хүн чинь зүгээр л би одоо гоё олъё, өстой гоё олъё, туръя. Тэг гоё олъё, өөрийгөө гоё олгоё, арьсаа гоё олгоё, нүрээ гоё олгоё, өнгөтэй олъё. Тэ ингээл өөрийнхөө л амьдралыг илүү гоё олгох тухай л ер нь бодд юм байна шүү дээ. Яаж одоо гоё болох вэ? Яаж ингээл улам гоё ах уу гэл тэгэл тэр тухай л ер нь бодоол тэрэнд л хамаг энерги, хамаг цаг ер нь зарцуулт юм байна шүү дээ. Ер нь эмэгтэй хүмүүс чинь тийм л байх ёстой юм шүү. Тэгээ би нэг сүүлийн үед нэг ингээл Монголын нийгмийн талаар яриад ер нь Монголын ингээд нийгмийн талаар маш их шүүмж сүүлийн жилд сүлдээ бүр бараг тэр дүрдээ итгэцэн юм шиг тэгээд амар их дандаа тийм юм ярьдаг болоод тэгээд угаасаа ч тэгээд Монгол орн тэгээд ерөнхийдөө улмал буруу зүг рүүгээ явж байгаа, улмал хүнийг хайрлахгүй, хүний эсрэг мөнгө гэдэг чинь тэгэл шудраг бус тэгэл тий өөрийгөө тэгээ дахин давтаад яхав. Тэгээд би ингээд өөрийгөө харсан чинь амар тэнэгл хүн юм шиг ер нь амар санагдлаа. Яах гэж өөртөө хэрэггүй, ашиггүй, хамаагүй, бүр ингээ ямар ч хамаагүй юмны тухай ингээд амар үнэхээр их санаа тавьж ярьж бичиж тэгээд ямар ч утгагүй интернетийн танихгүй хүмүүстэй дайсан болж энтэр ингэж яваад тэгээд яг тэ угаасаа тийм нэг хурц чанга үзэл бодолтой тэгээд нэг жоохон одоо ажичдгүү хэлэх юм уу да нэг тиймэрхүү дуугарчаад идэг болохоор тэгээд сүултээ өөрийгөө тэрнээсээ болоод ганцаардал ганцаардалд оруулаад тэгээд ер нь ингээд энэ нэг сүрэг юмнаас ингээд гадагшаа ингээд гарч зогсоод тий ингээд бүгдээрээ ингээд нийлээд нэг юм хийгээд байж ахт чинь гадна нь гарч зогсоод ялгараад тэгээд тэднийг шүүмжлэх эсвэл өөр тишээ явъя гэж хэлэх ч юм уу ер нь угаасаа тэр чинь амар хэцүү шттэ. Тэгээд за хэцүү юм мэдгүй. Миний хувьд бол би ер нь тийм хүн тэгээд тийм байна гэдэг чинь мэдээж зөндөө олон эсрэгцэлтэй тулна тэгэл хүн болгоно л ингээл одоо над руу ингэ штэ. Гэхдээ би одоо нэг өөрийгөө одоо нэг хин ч ер нь намайг тэгээд байгаа юм мэдхгүй зүгээр нэг түрүү жил амар нэг ер нь хит хитэн удаа сүүлийн жилд нэг хит хитэн удаа нэг хэлсэн ярьсан юмнуудаас мань болоод интернетээр нэг хит хитэн удаа жоохон backfire энэ төрсөн болохоор л тэгэл тэрэндээ л гомдсон юм уу тэр маань л ингээл тэр гомдол мал надаас гарахгүй байх шиг байна. Тэгээд ер нь бол одоо л бодоход би зүгээр л өөрийгөө л бодох хэрэгтэй юм байна шүү дээ. Би зүгээр л өөрийгөө л одоо жишээлбэл би блог хөтлөөд эсвэл YouTube-ээр бичлэг хийж байгаа бол аль болох өөрийгөө гоёор харагдуулж
аль болох өөрийгөө ухаантай харагдуулж, аль болох хөөрхөн харагдуулж те одоо ингээд айтайхан хувцснаар өмсөж жагаад нүүр мөрөө нэг айтайхан шиг будаж ярьж жагаад ч юм уу ингээд айтайхан байрлал гэрэл мэрэл дор сууж жагаад тэгээд айгу гоё ингээд айтайхан эвтэхнэр энэ төр ярьж мэраад тэгээд аль болох хүмүүсийг өөртөө татах ингээд хэрвээ одоо content maker ч гэдэг юм уу тийм юм болох гэж байгаа бол те нэгдүгээрт би fame те нэр хүндтэй болох гэж байгаа бол тэрний төлөө гоё байх хэрэгтэй. Хэрвээ би мөнгө олох гэж байгаа бол бас одоо улам л их ингээд viewsтэй болоод нөгөө нэг ханалт авах маах гэдэг тэгээд тийм болно шүү дээ. I'm sorry. Тэгсэн чинь би ингээд нэг сонин юм ерөөсө тэр мэрийгээ анхаардгүй ер нь тгий гэж боддгоо угаасаа тэгээд хүнийг ер нь нэг хуурж байгаа ч юм шиг нэг ингээд дүр эсгээд яах вэ тий одоо миний ингээд яг байгаа байдал ийм байхад би ингээд гой харагдах гад ингээд хичээгээд тий ингээд угаасаа хичээж нэ гэдэг чинь л тэгэл би тийм биш л гэсэн үг шүү. Тийм болохоор би яг өөрийнхөө л байхыг ер нь л хүсдэг. Хэрвээ ингээл хичээгээл яг тийм байх гал оролдоол дүр эсгээл байна гэдэг чинь тэгэл тэр маань би биш л ахгүй. Тэгээ тийм биш юм чинь би тэгэж хичээн барин жүжиглэн барин тийм гой мой тийм лаг маг болоод ч яах вэ гэж ер нь боддог. Тэгээд гэхдээ ер нь бол сүүлийн үед ингээд хараадсан чинь охтууд бүсгүүчүүд чинь ер нь өөртөө л анхаарч өөртөө л өргөө л гой болгох, улам гой болох, хөөрхөн болох, залуухан болох гэсэн л юм боддtiin байж тээ гэж харлаа. Тэгээд тэднэрт ер нь нэг тийм найз нөхөрлөл тийм юм яг үүндээ ерөөсөн надмад шиг одоо би ингээл нөө гоё найз нөхөрлөл хинч тийм юм боддггүй л байгаа аахгүй юу да. Эмэгтэй хүмүүс зүгээр тийм юм боддггүй ихэнх нь зүгээр л амар гоё мөнгөтэй айтайхан халамжтай гоё залуутай суухыг л мөрөөддөг. Тэр л тэдний эцсийн мөрөөдөл. Тийм учраас найзуудтайгаа хүртэл ингээд эрэгтэй хүнээс болж муудалцсан өрсөлдөн тий. Тэгэл одоо ер нь эрэгтэй хүний төлөө бол амар их юм хийж байгаа шүү дээ. Эмэгтэйчүүд маань ер нь эрэгтэй хүнд таалагдах гэж, эрэгтэй хүнд борлогдох гэж маш их юм хийж байгаа шүү дээ. Эмэгтэйчүүд өөрсдийгөө амар их тордож, гоёж тэр тэг ингээд мис засал масалт хүртэл ингээл айггүй ороод тэгэл за тийм тэгээд тэр ч яг хаа тэгээд ер нь бол над шиг ингэж өөрт ямарч хүртээлгүй гэж ярил буруулах л да би ч уул ингээд Монгол улсын иргэн юм чинь иргэнийхэн үүргээр ингээд их орондоо жоохон санаа тавьж бариад бас дэлхийн иргэн юм чинь дэлхийдээ бас санаа тавиад ингээд өөрийнхөө үзэл бодол харагдаж байгаа юм санаагаа ингээд бас хэлж ирлэр хэл бахал та юу ч яриад байгаа юм тий. Тийм тэгээд ер нь бол нэг сонин утгагүй тий яг тэг үсэ хийж байгаа амныхаа зорилгыг ч тодорхойлоогүй ч юм уу нэг тийм уйдаад ингээд зүгээр л тий доторх юм маань ингээд гарах шаардлагатай болол ингээд нэг бичлэг энэ төр хийж байгаа. Тэгээд чимшиг те миний ингээд тэртээ тэргүү дуу хоолой миний одоо тийм үзэл санаа тийм амар чанга хүмүүст хүрч чадахгүй юм шиг. Тэгээд надад өөрөөд маань ч гэсэн тэгж амар хүмүүсийг амар байлдан дагуулж бариад амар тэгж соёнгийг ирүүлээд эсвэл ингээд урам зориг өгөөд одоо ингээд амар бас тэгэх тийм хүсэл бас байгаа ч юм. Хүсэл бол байгаа гэхдээ миний өөрөө ингээд хүч чадал хүрхгүй ч байгаа юм уу те. Би өөрөө амьдралдаа айгу жоохон сул им жоохон амьдралдаа ингээд айгу сул байгаа болохоор надад тийм хүч байхгүй ч юм шиг санагдаад тэгээд ерөнхийдөө жоохон тийм down
маягтай байж гэн. Тэгээд яг уу тэгээд сүүлийн үед мэдээж хэрэг нөгөө үзэл бодлоосоо ярихгүй болохгүй. Ер нь ингээл залуучуудыг хараад тэгээд угаасаа хүмүүсийг тэгж амар одоо ингээ нүдийг нээнш гэдэг юм уу, тэр бол айгүй хэцүү юм шиг байна л да одоо. Тэгээ нүдийг нээнэ хэр яхан заавал бас над шиг бодооч гэх гээд байгаа юм шиг те. Мэдээж зүгээр бодож үзээчээл гэж хэлж байгаа л да. Гэхдээ жишээлбэл ингээд энэ норог гэд асуудал сая гарсан байна штэ те. Тэгээд яг үнэндээ тэгээд энэ бүхний ард яг үнэндээ юу гэдгийг бид нэр угаасаа мэдэж чадахгүй. Яг тэгвэл өчнөө жил ингээл амар олон юм Монголд болсон штэ. Байнга л ингээл ямар нэг юм болж идэг. Тэгэл тэрийг ингээл бүгдээрээ фейсбુકтж байгаа л тэгэл алга болчихсон штэ. Одоо ингээл хамгийн наад захын жишээ гэвэл ингээл гандангийн ингээл эрэгтэй хүүхдүүд ингээд бие бинийгээ ингээд бэлгийн хүчирхийлэлтэй дарамт марамтанд ингээд ортүүлсэн байна. Ингээд эсвэл одоо өөр одоо юу боллоо одоо ингээл амар их юмнууд болоо л тэгэл тэр асуудлууд ер нь тэгэл яг яаж шийдэгдсэн яасын ер нь ингээд ямар нэг арга хэмжээ авсан ч юм уу, нэг юм хийсэн ч юм уугүй ч юм уу. Тэгэл ингээл байсгийгээл нэг юм арзган байгаа л ингээл хэд хоног ингээл шагналж байгаа л дуусчдаг. Тэгээд угаасаа л ингээл бүгдээрээ юмд амар сериосны ханддаггүй. Тэгээд тэр мөрний тухай угаасаа боддогчгүй, ярьдагчгүй ер нь ихэнх тийм хүмүүс. Тэгээд энийг нэг амар өөрчилж угаасаа би өөрчлөн гэж юу яах вэ? Зүгээр л ер нь бол гэд зүй тогтлороо л байгалийнхаа жамаар л үе мууийн ингээд солигдоод ирэхээр магадгүй те Монгол орн эдийн засгийн байдал ингээд ер нь дэлхийд дахнаа ингээд нэг юм шилжилт ингээд ямар нэг хөдөлгөөн болно шүү дээ. Тий одоо ингээд жишээл Трамп ингээд гарч ирээд гинт ингээд бас амар их өөрчлөлт орох гэж байгаа шиг байна. Тэгэхээр ингээл бүх юм ингээл нөлөөлж ижил ер нь өөрчлөгдөнө. Тэгээд тэр мэрэнд яг үүндээ би уг нь бол ийм л хүн л дээ. Гэхдээ тэр мэрэнд ингээл санаа тавих бол жоохон тэнэг илүүдээ гарсан энерги юм уу даа л гэж санагдаж байна. Яг үүндээ ингээл миний найзууд эмэгтэйчүүд бүсгүйчүүд те зүгээр л өөрийгөө яаж гоё болох уу гэж гоё жимэнд яваал турч мураал ингээл хүнд ингээл таалагдаж маалагдах гал те ингээл өөрийгөө арчилт хордол байж хат чинь би амар тэний юм шиг санагдаж байна. За тэгээ би өөрийгөө одоо бараг 10,000 удаа тавтаад ирчлээ. Тэгээд тэр нэг норг гэдэг байгаа миг ингээд харсан чинь тэгээд яг үнэн хэрэг дээрээ яг юу болж байгааг нугасаа бид нэр мэдэж чадахгүй. Ягаад гэвэл тэрний чинь ард ингээд бөө ингээд сүлжээ ингээд маф заф ингээд бөө юм байж байгаа шүү дээ. Тэгээд мэдээж хэрэг ямар нэг нотой болол тийм юм болж байгаа ямар ч утга учиргүй ямар ч хэрэгцээгүй юмд хизээч тэр цагдаагийнхан тэр сэтгүүлч нар тэгж очиж энерги зарахгүй штэ. Яг тэрнтэй адилхан тэр нор гэдгийг хийж байгаа хүүхдүүд залуучууд яг хөө тэр нэг ownerч гэлээ тэр залуу нь аль дээрээс хойш миний блог дээр нэг хаяа комент энэ бичсэн ч билүү шеэр хийсэн ч билүү тэгдэг байсан санагдаж байна. Тэгээд to be honest би бол тэр залууг ч юм уу ерөн бүхлөтэн тэр хүмүүсийг би ингээд урд нь ч гэсэн хэлсэн шүү дээ. Ямар ч өөрт нь ашиггүй, хэрэггүй, юу ч авчрахгүй байхад ингээд амар ингээд судалгаа хийгээл улс төрийн ингээд тий анализ хийгээл судалгаа хийгээл хүний мовер тим юмыг одоо илчлэх тим сайн дураараа тим юм хийгээ явах хүн Монголд байгаа юу? Really? Тиймээс тэ одоо ийм body language тэ ийм hand gesture мессежтэй тэ. Тийм хүн хэр байгаа юу? Яаж ч бодсон л
тэр бүх ингээл камер офисын өрөө мөрөө тэгэл компьютернаас хавлал ингээл бүх юмнуудад л ингээд мөнгө орж байгаа юм чинь хинээс ч айхгүйгээр олон нийтэд улс төрчдийн талаар ч юм уу ер нь ингээд Монголын нийгмийн талаар ингэж бүр ингэж контент болгож хийж ирж байгаад ярьж гин гэдэг чинь нэг тийм наад мачиг ингээд нэг айх ч юмгүй алдах ч юмгүй ингээд дураараа долгоод орсноо ярьж идэг биш. Тэр чин цаана нь хамгаалалт бас дэмжлэг тийм байгуулалт тийм контент хийж байгаа байлгүй бас шууд тэгээд угаасаа тийм ингээд бас гүтгшиж болохгүй бах. Тэгтээ бол тэгээд амийн ойлгомжтой шүү дээ. Тэгээд тийм юм л байгаа шүү дээ. Тэгэхэд хамгийн гол нь тэгээд энэ Монгол залуучууд чинь ингээл ингээл бүгдээрээ free морг гэж мэгэл тэг ингээд яг үнэндээ яг ямар үндслээр та нар тэрийг free мэргээд байгаа юм тий. Тэгээд тэр залуу нь ингээл бөө ингээл сэтгүүлч ингээл микрофон тавьсан тэгснэ. Зүгээр л нэг фейсбүүкээр хүн тэднийг шалга гэд хэлсэн чинь шалгаж ийнгээ боддоо гэж мэгэл тий. За одоо фейсбүүкээр бичсэн фейк мессеж болгоныг очоод хідэн харуулan нийлээд шалгадаг тийм цагдаач гэж байхгүй байх. Тэгж амар ажил хийдэг цагдаа нар ч гэж байхгүй байх. Тэр чин цаана нь одоо нэг хүн репорт хийгээд гэхдээ тэр хүнийг нь ил гарахгүй тулд зүгээр одоо ингээд өнгөлөн даалцалт маягаар одоо ингээд тэгээ яг цаад ингээд эзнийг нь ч юм уу хин нэг нугаас мэдчихэж байгаа шүү дээ. Хин тэрийг репорт хийсэн гэдгийг мэдчихэж байгаа. Гэтэ зүгээр л ямар нэг баримттай байж очиж шалгахын тулд заавал нэг ямар нэг фейк хайгаас ингээд захиа бичүүлээд тэгээд тэгсэн шалтгаан ч юм уу ингээд гаргаж ирэх хэрэгтэй болно ш. Тэгсэн гээ зүгээр тэр залуу хэлсэн чинь тэр залууч гэсэн өөрөө тэрэнд итгээд байгаа машин. Тэгсэн чинь тэр хүүхд залуучууд хүртэл ёо ганцхан фейсбુક мессежээр бичсэн чинь тэгээд очиж шалгадаг гинэ минэ гэлстэй одоо тэхээ болмол гээд угаасаа тэгэхгүй шүү дээ. Ер нь тэгээд ингээд Монголын залуучууд угаасаа амар хөөрөө, амар өөрийн бодолгүй, ямар ч эргэлзээгүй, ямар ч хоёр дахь удаага бодож үздэггүй юмыг. Тэгэл зүгээр яг үнэндээ тэр залуугийн хийжсэн контентуудынх нь яг нарийн увчир яг цаана хин рүү дайраад байна. Яг хэнийг бас ингээд хилчилгээд байна. Яг хэнийг буруутгасан юм явах гээд байна ч гэдэг юм уу. Тэр мэрийг ингээд сайн анализ хийж үзэх юм бол тэр чинь тийм чамаар ариухан ид биш л ах л та. Тэгээд залуучууд болохоор угаасаа ингээл им хөөрөө ямар нэгэн болонгууд ингээл одоо энэ нэг хөгшчүүлийг угаасаа ингэж үзий яддаг социализмынхан дарангуйлагч нар энэ төр гээд нэг юмд итгэцэн штэ бүгдээрээ зүгээр л өөрсдийгөө дарангуйлуулж байгаа гэж боддог. Яг үүндээ Монголд тийм амар дарангуйл байхгүй штэ. Бүгдээрээ бүр амар анархист штэ. Тэгээд өөрсдийгөө дарангуйлуулж байгаа гэж боддог, итгэдэг. Зүгээр хин нэгэн л одоо ястаа ингээд угаасаа социализмын үлдэгдлийн хүмүүс социализмаараа бид нарыг ингэж контролдох гэж дарангуйлах байгаа гэд нэг юм айдиа ингээд өгцөн. Тэгэл угаасаа Монгол тийм ёо ястаа нэр Монголд амьдрах тийм байна гэд нэг юм худлаа ингээд false idea зүгээр тэр чигээрээ ингээд би биэндээ тараагаал тэрэндээ итгэцэн. Тэгээд одоолсон чинь одоо ингээд залуу гарч ирсэн хүмүүсийг дуу хоолойг нь хорих гэлээ мэлээ гэд ингээд дахиад яриад Монгол залуучууд өөрсдөө тийм амар дуу хоолой молгоо өргөчдөг тийм bossтэй тийм considerate тийм хүмүүс билүү. Яг үнэндээ бол тэгэл өдрийг тутмынхаа амьдралд бол одоо залуучууд нэрхтэйчүүд нь бол тэгэл ерөнхийдөө амар их PC компьютер тоглоом их тоглодог байх. Охтууд нь бол тэгэл хүмүүс харуу нэг тийм амар тийм уус орны талаар ерөөсөө тийм considerate хөөх залуучууд биш шүү дээ. Боддог юм нь бол үнэхээр өчүүхэн шүү дээ. Тэгээд бүгдээрнийх нь мөрөөдөл нь угаасаа жоохон баян ер нь мөнгөтэй болох тийхэл юм бол гоё ингээл cool юм байна тий. Ингээл тэнгисийн эрэг мэрэгч гэдэг юм уу тийм юмд ингээд ерөнхийдөө ихэнхийн нэрэг толгой сонирхол нь явж идэг. Тэгээд гинт ингээд нэг юм бидний үеийн залуучуудын
одоо дууг хорих гэсэн юм социализмын ингээд үлдэгдлийн дарангуйллын хөдөлгөөн явлаач гэж ойлгоод байгаа юм уу? Хэвээ үгээ хэлэх эрх мэрх гэж ярьцгааж байлаа. Окей. Үгээ хэлнэ, дуугарна гэдэг чинь зүгээр л ингээд ингээд тэрслэх биш л дээ. Ингээд бодолтой хэлэх үедээ хэлж чаддаг. Өөрийнхөө үзэл бодлыг хэлэхээсээ айдгүй. Тэгээд юм хүн бодхоос ядардгүй, залхдаггүй, толгой нь өвддөггүй, хэрэлдэхгүй хүн шиг бас хоорондоо дискшн хийж чаддаг. Тийм байж ч дуу хоолой залуу хүний дуу хоолой үгээ хэлэх эрхчлөө энэ төр гэж ярина л та. Үгээ хэлдэгчгүй, хэлж чадахчгүй байж гинт одоо ингээд нэг юм you know what I'm saying ингээл нэг юм харцгансан дандаа л ингэж ингээл гинт ингээл нэгээ гадаагаал хөөрөл тэгэл бүгдээрээ ингээл тэгээд тийм хүмүүс нь ингээд өөрсдөө амар тийм одоо айгуу тийм нийгмээс ингээд жоохон төрүүлээд байна. Их тийм өөрсдөө айгуу sharp хурц байна гэж бодоод тах шиг байгаа. Тиймэрхүү залуучууд нь тэгээд энийг үзэж байгаа хүмүүс дотор бас тийм free norg морг гэсэн хүмүүс байгаа. I have seen you. But sorry, not sorry. It's my opinion. And бас нэг юм гэвэл би тэр нэг morning team-ийг гээд хүнийг ингээд урд нь нэг тийм хүн гараад ирсэн гэдэг нэг гинтгээ сонссон юм л да. Тэг ингээ хальт нөгөө нэг янз бүрийн рил мэлнүүд үзчихэд янз бүрийн тийм амар юмнууд ярьж байгааг нь харсан л та. Гэтэ өчигдөр анх удаа тэр ээж аавтайгаа байр морины хөрөнгө мөнгөний хэрүүл хийгээд маргалдаж байгаа тэр бичлэгийг нь үзлээ. Тэгээд би уусаа яг тэр залуу ингээд хүмүүс гинт амар дэмжиж мэмжээд бөө фолловертэй болоод тэгснэ ингээд ерөнхийдөө ингээд гадралцсан байсан байхгүй ингээд энэ зүгээр нэг өөрийнх нь амьдрал ингээд зүгээр ерөнхийдөө бол заяа Монголын нэг юм баячуудын хүүхдүүд тэ ингээд амар зүгээр л ингэж мөнгө төгрөгөөр баярхаж ингэж зүгээр л амар тэнэгтэж ингээд те амар их тэнэгтэж явдаг байж байгаад тэгээд угаасаа одоо тэд нар чинь насанд хүрээд гэр бүл мөртэй болоод тэгээд ирсэн чинь ингээд тэр morning team-ийг идэх хүн чинь ингээд найзуудынхаа хажууд ингээд жоохон ил түмяа шагаад ирсэн л байгаа зү. Зүгээр л нөгөө амар найзлдаг найзууд нь одоо тэгээд лапо I don't know Petrovs гэдэг ингээд Монголын хамгийн архаг баячуудын хүүхдүүдтэй найзалж байсан. Тэнгүүдээ өөрөө ч гэсэн яг тийм баячуудынх нь ингээд хүрээнд ингээд бөөн юм ингээд бахан арцалцаан дунд ингээд заваарч явж яснаа. Одоо ингээд kind of амьдрал нь нэг тийм сайнгүй гэх юм уу? I don't know за сайнгүй гэж хэлэхээр нь буруу байх. Гэхдээ өөрийнхөө амьдрал сэтгэл хангалуун биш. Тэгээд тэр хүмүүсийнхаа хажууд ингээд жоохон мяа шаагаад тэгээд хүү юм чи угаасаа jealousy төрн хүү юм чи амар unfair санагдана. Тэгээд өөрийнхөө амьдрал сэтгэл хангалуун биш. Өөрийнхөө амьдралд асуудалтай. Тэгээд ингээд Америк тэгээд lonely болоод ирсэн чинь угаасаа хүн ингээд monster болж эхэлж байгаа байхгүй юу. Тэр өөрийнх нь яриад байгаа тэр хаар тамих байна уу, тэр арх байна уу, ерөөсөн ямар ч хамаагүй. Хүмүүс ер нь монголчууд ер нь юм тэнэг юм уу? Хар тамиг татгаар ингээд би энд нь өөр хүний сүнс юм уу сүнс чөтгөр ороод гинт амар юм яриулаад байдаг гэсэн үг. Тийм fucking bullshit ерөөсөй байхгүй шүү дээ. Тэр чинь зүгээр л зөрөгтэй болж байгаа. Жоохон мэдрэмжүүд нь жоохон өндөрсөд ирж байгаа. Тэгэл яг өөрөөрөө тэр дотор нь байсан monster нь ингээд гарч ирэхэд бэлэн болж байгаа байхгүй. Тэгээд нэг хэсэг жоохон тэгэж ингээ яасан чи яадг ингээд хүн амтнаас жоохон өс хонзонгийн чанартай ч юм уу те нэг тийм урд нь ингээд нэг найзлаад адилхан ингээ явж исэн хүмүүс нэг илүү ингээд сайхан амьдраад байгаа ч юм уу тэгээд өөрөө нэг хажууд нь яшаагаад байгаа ч юм уу тэнгүүтээ нэг өс хонзон мансан хөдлөж байгаа юм уу ер нь бол өс хонзонгийн тийм базистэй шинж чанартайгаар ингээд хүн амтныг айгүйх муугийг үзэж хорлох гэж одоо тэр хамаг паян маян одоо болохоо
тэр магттэй янз бүрийн илүү дутуу юмнуудыг ингэж ил болгож хүмүүсийн ерөнхийдөө мууг үзэж ингэж хүмүүсийн анхаарлыг татаад тэгээд мэдээж хэрэг монголчууд чинь бас хүний мууд дуртай. Яг монголчууд гэж ганц хэлж болохгүй л дээ. Ер нь хүний мууд дуртай. Гэхдээ монголчууд бол зовлон ч юм уу эсвэл хүмүүсийг ер нь бол жоохон муу явж хахад баярлалтай шүү дээ. Тэгээд нэг охин бүр надад ингээд дээр нэг охины таргалж бариад исэн юм аа. Би нэг найзалж исэн охин гэснэ. Одоо өстө турнаа хэнийг баярлуулна гэж таргалах втэ энэ төр гэж мэдгүй. Тэгээд нэг хүмүүсийн тэр нэг юм хэл ам тийм ингээ хүмүүсийн яриа мараа ингээд бидний сэтгэл зүйд эндүү хамааралтай тий. Ингээд зүгээр л амар тийм бид нар амар өрөвдмөр тий, амар өрөвдмөр хүмүүсийн үзэл бодлоос хэтэрхий амар айдаг, нийгмээс хэтэрхий айдаг, бусадтай байнга өрсөлдөж айгүй амар аз жаргалгүй, айгүй хэцүү хүмүүс штэ. Тэгээд бидний угаасаа тэг хүмүүжил тэгэл нийгэм ер нь л хэцүү. Чи одоо гараад алалцсан, үзэлцэн, чи тийм бай, ийм бай, сэргэлэн бай, хортой, шартай бай. Тэрний хажууд чи тэр тэгээд байгаа чи яагаад чаддгүй юм тийг ингэж гэдэг юм уу? Тиймэрхүү угаасаа менталитет тиймэрхүү хүмүүжилтэй. Тэгэл бид нар чинь ерөнхийдөө өрсөлдөхийг л ер нь сурж байгаа шүү дээ. Тэрнтэй найзлал сайн сайхан тэр айгүй мөнгөтэй зүрхтэй тэр айгүй тэр нэг тим юм гэл те. Хүмүүсийг дандаа л ингээл кондишн те ар гэрийн байдал дандаа тийм маань харж одоо сонгодог ч юм уу. За ингээм bullshit яриад явчихлаа. За тэгээд тэр нэг morning temi гэдэг нэг тийм хүн гарцсан байсан. Тэгээд өчигдөр анх удаа тэр ээж автагаа хэрэлдэж байгаа байр савмаа гэд мөнгө төрөнөөс олж хэрэлдэж байгаа бичлэгийг үзлээ би. Тэгээд ийм юмыг үзчихэд тэгээд хүмүүс одоо хүртэл ингээд засарцсан одоо өстө цаадах чинь амар нөгөө юмнасаа гараад эрүүл амьдрах гад амар хичээж байгаа одоо өөр хүн болцсон гэж дагаж магаад бүүн дагаж магчтай болцсон тий. Бажааг нь харахад бол за угаасаа л ер нь л бүгдээр л тийм нэг юм байна дөө л гэж бодож байна дөө. Амар тийм obviously ээж аав нь ч тэр мөнгө төгрөгийг шударгаар олоогүй ч юм уу тий. Мөнгө төгрөнд тэгэж ханддаг. Зүгээр хүмүүс одоо яхаа хүний амьдралыг харьцуулж гэж болохгүй бах. Гэхдээ нэгэн байр авах гэж одоо хүүхдүүд нь гадаад матадад ажиллаад зүгээр байртаа олчихсан ингээл нэг бөөм мөрөөдөлтөй хүмүүс авчихсан чи тэд нар зүгээр тэнд ч яадаг байр энд ч яадаг байр тэр байр энэ байр юу вэ тэр чи юу байр лээ мэлээ гэж мэгээ төөрж мөрсөн ээж автагаад тэгснэ нөгөөх нь хүртэл ээж автагаа өв хөрөнгө мөнгө төгрөгийн хэрүүл хийцэн тий. Шал ugly зүгээр шал ugly амар муу хүмүүс л байгаа зү. Амар зүгээр л амар муу хүмүүс байгаа зү. Тэгсэн чинь тэрийг одоо тийм юм хүмийг үзчихэд хүртэл зүгээр л одоо ингээд өөрийнхөө тэр тэнэгтсэн, тэнэгэлсэн, баахан пагтлсан, баахан онгоогооч ирсэн тэнийг юм хийж явсныгаа одоо ингээд засч залруулах гэж бөөн худлаа жүжиг тоглож нүдний шилмэл зүснэ гинт эрүүл саруул хүн болж эрүүл өдөр энэ зэрэг бахан жүжиг тоглосон чинь тэрэнд нь хүмүүс итгэж мэтгэд миний бүр манай надтай миний найз хүмүүсээс хүртэл очиод дагаж магтсан зургийн лайк дарцсан yo bro гэд комент бичиж мичсэн би бүр are you really that за угаасаа тэгээд одоо болно гэж ах шиг миний утасны зай хүртэл дүүрчлээ. Тэгээд ерөнхийдөө бол тийм байна. Тэгээд одоо ер нь бол өөртөө ер нь анхаарсан дээр юм шиг байна тийм. I don't know. I really don't know. Гэтэ ер нь тэгж санагдаж байна. So
If you're still watching, I don't know. I'm not sure if I should say thank you or I don't know. So if you're watching, bye.